үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөг талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийн янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусгачлаа. Шалтыны оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавьястан үсчин талх байлаа. Ахаа талх ялчглаа. Энийг хата 7 хоног бүр талх ялаад байгаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талх ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих юм шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшиг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа Гоцавьястан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүүхэн оролцох баха. Талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Юу вэ? Инээдтэй маа. Архус болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипс үдээ. Шалтыны сандарсан байна. Ноён чипс үс тасгахдаа надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр дуусан да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг? Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Хамгийн горлог болдог Бан Найго байна. Донод хамгаалагч суурдлыг хийсэн тэр бомбд нөө. Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээс хуваалцсан уу? Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян нь гэсэн чи хөргөчийн дэх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг лавч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадлын. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь. Хийж яриад иннэ. Вэн талхч нэ. Талхчны газрын хамгийн шилдэг сексэхэ гуйлагч Бангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстэсгтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Бангвай хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ?
бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шодроо биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирал маань ядагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэхээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар маяг юм бэ? Үгүй, тэр чинь Талхчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Хинэ талга болчихсон энд байж байдаг шүү. Ахта! Энд гуйлагч талх яасан сайн жангал ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж угаад гуйлагч болчихсон юм бэ? Би талхчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгөд сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талхчны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. намайг алиалагч харахаар хүн болох гэж. Хэтэрхий өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үсчин таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай Та юм бэ? бол чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа онгордог шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хэтэрхий олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экос үгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэс төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энэ чи юу вэ? Ийм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талхч аргагүй мундаг юм аа. Ноён талх амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талх үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён Жампл, та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгье би бүх хүчээр ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлсэн. гол нариулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Гуйлагчиг надад өгөхгүй яасан юм бэ? Юу? телевизээс хөөгций. Яаж хоног вэ?
Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гуниг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Макароны амралт. Чихэр тусан туслах гоё амттай. Тансаг төлөн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. Ядарчлаа. Жахан дөг хийгээдхий. Зэрэг унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөөрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч болдгоо мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүрээ. Төрсөн өдрийн хүрээ хайх макароно. Төрсөн өдрийн хүрээ. Тийм ээ хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа, намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гадил бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гадил жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ин гэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотод танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нөхөр би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Тэр. Яг энэ. Тэрийг. Ганц их зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождгийг. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ячраа. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароны чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах байна. Хөгшин бас ууртай. Энэ нийтдээ юм аа. Ноён талах гэж хин? Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юрбус. Таач намайг алдаа гаргахаар уурладаг. Их уурладаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Лаад чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хавмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагтаг ээж бүтэн.
Янзтай гоё байна. Тийм үү? Чихээр туслах гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрдэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээг рүү орцгоё. Тэхүү. Юу гэсэн бэ? Зургийн бүхээг? Чи өөр нь зураг агуулж байгаагүй мó? Зургийн бүхэй гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон харин зургийн бүхэй гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамжуулдэцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих вэ? Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шүүгэн дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үсттэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер сурчлагаатай. их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагтаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи иддэг шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Харц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи мөн үү? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааширч авъя. Тэр зургнууд хайччва. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа талархал илэрхийлмээр. Хөгжилтэй шинэ хадлын явдалтай уулзах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналтгүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Шимэгч. Ээж, та хэдийг хийсэн бэ? Харин л дээ 200 ширхэг орчим. Юу? Ямар удаа хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хурдан юм а. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волт болчихлоо. Хөөшөө мундаг юм а. Өнөөдөр арай хоол идэж чадгана байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь нойрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газарт ажилд орчихлоо. Хөө минь чи мондөг байна шүү.
Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг дээ. Үсээ янзлуулах гэж ирсэн үү? Үгүй, сурчлагаа тараах цагийн ажилтан авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны гууц хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу гоо мүү? Хаа сайгүй заваарчихсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Би юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө итгэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад дулаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай ирхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлтчихсэн юм бэ? Үгүй, би захиалаагүй шүү дээ, үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй, хэн тооцоо хийх үү? Ёо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч Нью-Йоркийн Бэкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг тантай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бэкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг явуулчихсан болохоор захирлан зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу ирхмээ? Нью-Йоркийн Бэкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн бов байна. Оо, Жигэнсэн бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа игчин ажилд санаа зовох хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирээ. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалгал болно. Үе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй юм дээ. Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцсан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтох байх та. Үнэрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхын өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэнг мэдх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө. Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал
нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх бачлаа. Нөгөө Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовдгүй. Дагаад яв. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай, тэр жигэнсэн боо. Хаашаа хүлэхгүй эндээ байж бай. Чи энд үлдэж байж л ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцныг яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй мулгуу туслах ажилд саксо тооцооны ажилд бүгдийг явуулчихсан болохоор чи байхгүй очиход тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо чинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жигэнсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн бололтой. Ноён талхаа үс засаад ядарч байна уу? Ноён талхаа та их ядарсан шүү. Ядрах юу яах вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Та ч надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава, Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байх нь. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. За, Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? харин тийм. Сүү, шоко. Бүгд энэ байна. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа тэрс. Хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвэ. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бав. Жигэнсэн бопол болохгүй. Хааны царай. Зүгээр орхихгүй дээ. Ханхуу юу болов? Тийм олон язгууртны өмнө намайг яаж гутааж чадаж байна? Гутаасан хэн тэрв? Ялуу хатан хаалт байхгүй юу? Ямар их амттай хоолнууд вэ? Стейкс талайн хавчи бүтэн шарсан дахиад хүртэл. Хэм бэ? Хатантаа. Цэцхийн тостой байхад чи юу ч хийгээгүй байж ягаад ийм үнэтэй хоол идэх гээд байгаа? Өдөр чи өрөөндөө зүгээр хэвтэж шүнжин тоглоом тоглож хөөрхийн амттангуудын араас л дагаж гүйдэг үсттэй. Татварл хороож байдаг чам шиг юмд ийм хоолууд өгөхөөс хайран байна. Өөрөө ч гэсэн юу ч хийдгүй байж. Чи тэнд байгаа гахаан гэдэгтэй тутан гээд. Юу? Хатан намайг гахаан гэдэгтэй зутан идэх гэсэн. Ямар там шиг гутам шиг вэ?
Үнэхээр уурчин хүрсэн байх. Зөвхөн тэрч биш. Энэ амралтын өдрөөр надтай хамт дарвал цаваар аялах уу? Дарвал цэгтэй юм уу? Ханхууж харахгүй мөн дөө. Цэцгийн тастаа. Чи хэдэн настай болчиход одоо хүртэл унтаж байгаа чигээд байдаг юм? Энэ дотор хувцас өөрөө угаа. Юу вэ? Хүүхэд биштэй өмөрөндөө шигээд тогтоо яах вэ? Үгүй тийм биш. За явж би засаа. Ялуу хатан хаан. Би хизээ нэгэн цагт их чиг суудлаас нь буулгаад өөрөө хаан болно. Үнэхээр хаан болмоор байна уу ханхүү? Хэрвээ тийм бол надад сайхан арга байна. Чи талах үсчин мөн үү? Мөн байна. Өөрөө хэн бэ? Өөрийн чинь гоёх ёстой талах байна. Та чинь Дэмэ, энэ хүн бол талагчны хотгоны хааны гэр бүлийн 2 дугаар хүн. Цөцгийн тостой вафл ханхүү байна. Чамайг хааны төрхийг бүтээж чадна гэсэн. Наад үгүй хэний сонссон юм? Ямар үдэ? Би хаан болох төрхтэй байна уу? Санах хинч хэрэггүй. Жимбидлэн зассан хөмсөг. Шөнжин тоглоод ядарсан нүд. Чихэрлэг юм эдсээр байгаад хорхойд чсан шүд. Ханхүү та харин ч ажилгүй хүн шиг төрхтэй байна. Гоо ярих юм. Талха. Намайг хааны төрхтэй болгоод өгөөч дээ. Яагаад хааны төрхтэй болмоор байгаа юм? Энэ улс Бялуу хатан хааны дарлал зов чаналж байна. Би хаан болоод талхчны хотыг амьдрахад таатай орон болгох болно. Гүй наад үг чинь урвал тийм гэсэн үг штэ. Чи бодоод үзтээ. Хатан хаан ард иргэдийн хоол хүнсийг булаач зөвхөн өөрийн жаргалыг л хайж алдуудтайгаа хүч хэрэглэн харьцаж яваа. Энэ таны бод юм уу? Амшиггүйгээр хатан хаантай өгсөрж байдаг. Харуул энийг зайрын гиндэн рүү амлаа. Үгүй. Хатан хаан ч муухай л та. Хатан хааныг буулгаж байж энэ улс аврагт надад туслаач дээ талхаа. Үнэхээр тийм бол өөр арга алга та. Намайг дагаад яв. Энд ирээд сууч. Хааны төрхтэй болъё гэвэл тэр хэмжээний өвдөл даган шүү. Тэвчин биз тэтэйцээ. Хаан л болж чадна гэвэл ямар ч шаналлыг давж чадна. Тийм болоо. Хааны төрхтэй болгоод өгье. Яаж угаа чинь энэ вэ? Хааны дух угаас уудам тал шиг өргөн байх учиртай юм. Хөмсгөн тэнгэрт дүүлэх бүргэд мэд. Хаад мэд том хамар сайхан луу мэд зузаан уруул. Бүх буйныг дууддаг том гэгчин мэнг. Дээр нь нэгэн утас мэд үс тавьчихвал одоо дууслаа. Ямар болсон болоод? Яаж байгаа ч нэнүү? Миний хөөхөн царайг ийм аимшигтай болгож юу байдаг? Наадах чинь хаан болох төрх. Үнэхээр ийм царай муутай болж байж хаан болж чадах юм гэж юу дээ? Гэвч ингэж байгаад чамаагүй их чиг хаан сэнтигээс буулгах болно. Хүлээгээрэй. Хэцээч наадхаа арилгаж болохгүй шүү. Тэгэх юм бол бал. Загс харахыг хариглана. Ийм муухай царай байдаг гэж юу? Би яг бөөлчихөд Намайг хараад ингэж хэлж байдаг. Одооноос эхлээд би энэ хотын хаан. тэглэв яах вэ? Хатан хаантан ойрд байрны үн өсөж иргэдийн зовлон их байна гинэ. Байгуу бол буудалд амьдрахад болох юм биш үү? Ялуу хатан хаан. Юу? Хэмбэ ийм муухай царай гэж байдаг? Хайр тэгч минь намайг танихгүй байгаа мó. Чи ч нарай. Цэцгийн тостой вафл уу? Тийм ээ. Энэ ус одоо таних биш ээ. Цэцгийн тостой вафл минийх болсон. Юу гэж дэмэрэд байгаа юм бэ? Харуул. Энийг яг одоо хөөж гаргацгаа. Ихчээ, энэ ч намайг зогсоож чадахгүй. Яагаад гэвэл миний царай бол хааны царай.
Ягаад ч харж чадахгүй нэ. Цаашаа болоо. Би одоо энэ улсын хаан. Я өнөөдрөөс эхлээд би энэ улсын шинэ хаан болсон. Бүгд нааш хараарай. Юу хийгээд байгаа юм? Дэшээ харгээд байна штэ. Амтрал таахуудаа ийм муухай царай харж байна. Тархин аргаалга. Энэ хэвэлцоо. Ийм царайтай байж хашгирахаар бүрийн нэртэй юм аа. Албатууд маань миний үгэнд орохгүй. Намайг шоолоод байна. Юу болоод байгаа хэрэгвэ? Хаан таан улсын ажлыг зүгээр албатуудаа даатгаад үдэшлэг хийцгээе. Үдэшлэгээ? Таныг хаан болсон гэд том үдэшлэг бэлдсэн байгаа. Хөөхөн амттангууд ч гэсэн олныг уурсан. Нэрээ юу? Тэгвэл хурдан явцгаая. Хөөхөн амттангууд дүүрэн цуглжээ. Цэцгэдээ вафлгүн хаан болсон гэвүдээ. Өмдөндөө шийдэг байж яаж хаан болсон юм болоо? Бүгд хөгжилтэй зугаацж байна уу? Би та нарт зориулаад тусгайлан хийж байгаа үдэшлэг болгохоор хандлаа зугаацж. Ямар муухай царайтай юм бэ? Мэдхгүй. Өмдөндөө шийдэг ахтай юм царайтай байгаа юм шүү дээ. Муухай юм ата явцгаая. Би чи яаж яагаад энэ царайтай уулзсан юм бол тоо. Энэ одоо юу вэ? Бүгд миний царайг хараад зүгтээд байна штэ. Одоохондоо таны царайг хараад дасахгүй байх шиг байна. Сайхан санаа оллоо. Бүх ард иргэдийн өмнө та хаан болсон гэдгээ зарлах хүлээн авах ёслол хийвэл ямар үвдэ? Хүлээн авах ёслолоо? Наад чи сайхан санаа байна да. Шинэ хаан ямар царайтай болоо? Тийм ээ, Бялуу хатан хааны дүү гэсэндээ. Ард олон минь энэ улсын шинэ хаан нэгдүгээр цөцгийтэй вафл залран ирж байна. Үнэхээр царай муутай юм аа. Тэр дарвайс нь том уруудын хараач. Царай ямар ингэдэг юм бэ? Тэр мингэн бас юу вэ? Ээж энэ ахи царай муутай юм. Гүштэй хүмүн. Царай муутай юм. Төрснөөс шаарсан хамгийн царай муутай юм байна. Бүгд чимээгүй байцгаа. Тэр таргуур уруулдыг нь хөдөлж байгааг хардаа тань Мингэн дээрх үсэн хийсэд байна. Энэ юу вэ? Амболж албатуудын хүндлэлийг хүлээж хөөрхөн амттунгуудтай хандлаа үерхэж бүх ард олны хайрыг татна гэж бодсон чинь миний санаагаар болох юм нэг ч алга. Юун хааны дүр төрх. Энэ муу уруул ямар ч хэрэг алга. Юун хатчиг хамар утгагүй юм. Ханаас нь харахаар бүргэд байгаа юм бэ. Зүгээр цахлаа л байна. Миний ус хацраагүй. Өнөөдөр ганц өдрөл сайхан царайгаар хантаа зугаацнаа. Болохгүй хаан тан. Хааны царайгаа арилгачихвал хаан сентигээс хөөгдөж магадгүй. Намайг тав. Би явж түр зугаацчихъя. Цэцгийн тостоо вафл. Чи хаимшиггүйгээр миний суудал шунсан юм биз дээ. Гэгч та яаж царийн шоронгоос гараад ирсэн юм бэ? Эд гаргасан юм. Чи наад муухай царайгаа ашиглаж түр зур хаан болсон. Одоо царай чинь байхгүй болсон хойно сентигээс буу урвагчаа. Цэцгийн тостоо вафл. Урагстай чи шан би хангалттай хүртэй нэ. Хэд хоногийн дараа. Ой, юу вэ? Сайхан юм болоо юу ээ? Бүгдээрээ хөвдөрөө. Тэгээд яах гэж урвж байгаа юм бэ? Хаан болох гэж царайгаа муухай болгуулсан хэрэг үү? Эрх мэдэл гэж тэмч чухал юм гэж юу? Хааны царайгаа битгий арилгаар айгээд байхад хааны царайтай биш үхэх царайтай болчихож. Удамжны үсчин. Устж байгаа гудамжны үсчнийг бид аврана. Талх цагын үсчний гудамд тавтан барилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол
бэкери захын хажуугийн гудам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов. Гоцавиаста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварнаа. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй яа. Мэдээчтэй. Манай ноён тал үс цацтааж сайн, мөнгө ч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа. Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руугаа явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдхүү. За тэгэхээр залуусаа орцгоох уу? Тэд яагаад байгаа юм болов? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талхаа тэр мушгаа бов сэлэн барьчихсан байна. Талхны сэлэмнээс гэр задарч бай. Хөөх, тэрийг хар да. Оо. Хөөх. Ямар их сэлэн бэ? Эднэр чинь юу вэ? Хаадын сэлэм, отдын дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй худаг хүрдэл байна штэ. Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах вэ? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялааг хүртэл хуваачихлаа штэ. Бэ үсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Энэ багч үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй юм байна шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх, тогтсон үзэл баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Үс засахын хармаар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгагч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суглаад байна? Үс засах ариун уйлд айж хэрглэж болохгүй. Бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүрт. Ийм санаатай талах гэж байдаг аа. Ноён талхаа сүүний санд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зовтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Тэгээ явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар аа. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь шилхэг тасч алга байна штэ. Энэ үсчний газар бол жил бүр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдаг юм? Зя, нэг орцгоох уу да? Энэ дэвааж нь уу? Ноён талхаа сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно. Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариутгал хийлгээрэй. Хөөх, манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм нэг ялалзаж ялтганаж байна. Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр. Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэгцэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо үс засах чадварыг чинь харъя. Сүү? Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэнэв? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Эн чинь яаж байгаа нэнвэ? Миний өгзөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Яа
Ямар цэвэрхэн газар вэ тий? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа. Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та. Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Хөө, энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү дээ? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнэгүй өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Оо байхгүй л яг би. Уучлаарай эрхмээ. Оронд нь би ус зассан төлбөрөөс 1000-ыг хасъя. Хой, усчээ. Энэ гүзэлцэг нь хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа юм уу? Үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмж авах гэж хичээдгий. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал дандаа алдагдaltaй байдаг. Цагаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзэг нь жижиг болохоор хасах нь 3000, 5 цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулж 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна уу? За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За, тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газар тайлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ бүсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээж шүү дээ. Гэхдээ үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь донот үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа эрхмээ. Гэхдээ үйлчлүүлэгчэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эрхмээ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би болон ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан гудамжны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа, өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Гудамжны үсчний газраа нэрээ өөрчилчихсэн байна шүү. За, орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөс өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Хи энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Ичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх. Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг. Төрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чиз стик цэвэрлэгэндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү? Уучлаарай Миний эрхмээ. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Бүр харж бай. Түрүүн сонссон мэдтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Тооцоог яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Өгье.
Ухамсаргүй нянг устгалаа. Тавтай марилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён далахта энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү. Ийм болохоор л 3 өсчинг нэг газарт ажиллуулжээ. Хөөх, та үнэхээр гоцгонтой юм аа. За дараагийн үсчний газар хаана вэ?